Хариулт болсон тийм ээ. За Монгол улсад маань өнөөдөр нэг 260 гаруй мянган ахмадууд байна. Түүний одоо 96% нь тэтгэврийн зээлтэйгээ сая тогтгосрон гишүүн нэлийн тодорхой одоо бас жишээтэй ярьчлаа. Тэгэхээр энэ тэтгэврийн зээлтэй байгаа ахмадууд маань үндсэндээ одоо өдөр тутмынхаа амжиргаанд бол үнэхээр одоо хүндрэлтэй нөхцөл байдалтай амьдарч байна гэдгээ бол бас иргэд сонгогчд маань хэлээд байгаамаа. Тэгэхээр ер нь ахмадуудын маань амжиргааны үндсэн одоо хэрэгсэл үндсэн хөшүүрэг нь бол тэтгэвэр нь байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүртэл олон жил яригадаад байгаа нэг асуудал бол тэтгэврийн зээлийн зөрүүг одоо яаж арилгах вэ, яаж төхөөлөх вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энийг бас сайдаас тодруулаад ер нь тусгайлан бас тэтгэвэр нь зөв тогтоогдож үгүй юу? Зөрүү нь одоо ямар байгаа юм бэ гэдэг дээр ажиллах гэж байгаа гэсэн ийм мэдээлэл бол байгаа. Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авч ахмадуудаа хүргэхийг хүсэж байна. Тэгэхээр нэгдүгээр асуудал маань энэ байна. Тэтгэврийн зөрүүтэй ер нь хэд орчим ахмадууд байгаа юм бэ? Энэ зөрүүг нь яаж одоо арилгах гэж байгаа юм бэ гэдэг талаар нэг тодорхой асуултыг хэлж өгөөч гэд. За хоёрдугаарт нь манай намын мөрийн хөтөлбөрт байгаа ахмадуудаа ажил хөдөлмөр эрхлүүлэх боломжийг нь одоо олгож өгье гэд ингээд зөвлөх үйлчлэгээ ахмадын гэд. Тэгэхээр хийсэн судалгаагаар ахмадууд маань хөдөлмөрийн чадвартай байгаад байна. Бид нар ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байна гэдгийг ахмадуудын дунд хийсэн судалгаагаар 86% нь ингэж илэрхийлсэн байгаамаа. Тэгэхээр энэ одоо яг хөдөлмөр эрхлүүлэх гэж байгаа, зөвлөх үйлчлэгээ эрхлүүлэх гэж байгаа тэр ахмадуудынхээ ажил үйлчилгээг яаж үнэлэх гэж байгаа юм бэ? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авч үзэх гэж гинүү? Эсвэл одоо салбар бүрээр энэ дээр одоо өөр байдлаар хандах гэж гинүү гэдэг дээр нэг анхаарч өгөөч. За 3 дугаарх миний асуулт юу вэ гэхээр ахмадуудын ахмад настан гэдэг бол өнөөдөр төрөөс нийгмээс тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг л онцгойс авах хэрэгтэй юм аа. Тэгэхээр эмчилгээ онцлогоон дээр нь сая одоо гишүүд маань шүдний тухай ярьлаа. Тэгвэл групп сунгуулах дээр өнөөдөр нийгэмд бас нэлээд тийм одоо асуудал үүсгээд байгаа юм байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан тодорхой группт орсон байгаа хүнийг өнөөдөр группийг багасгаж өгж байгаа ингэж хохироож байгаа үйл явдал гараад байна гэдгийг ахмадууд маань гомдлоор илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настай ахмадуудад энэ эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ер нь өөр ямар шин зүйлүүд орсон бэ гэдгийг хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За Номтой баяр. За хураг даргалагчийн хэлснээр тогтгосрон гишүүний асуусан асуулт тийм хариу 8-1-2 дээр байгаа. За би бас уншаад өгчих чухал зүйл залт байгаа. Хөл гар шүд, за хаалтанд үнд металлаар хийхээс бусад протез, сонсох харах эрхтний ортопедийн хэрэгсэл тэрэгцэр худалдаа авсан бол дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жилд нэг удаа нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгоно гэж байна. За тээврийн зохицуулалттай холбоотой асуудал 8-1-7-д байгаа. Ахмад настай нийслэл аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл гэдэг нь таксинаас бусд үн төлбөргөөр зорчно. Нийтийн тээврийн байгууллага нь ахмад насны нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ гэд мөн одоо бас хөдөө орон нутгаас ирж байгаа хамтын асуудлуудыг бас зохицуулсан байна. За цогцлмаа гишүүний асуултанд хариулъя. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол энэ хуулийг агуулга концепцийн хувьд үндсээр нь өөрчлөх гол шалтгаан ердөөсөө энэ. 2005 онд улсын хурлаар батлагдсан ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуулиар бол зөвхөн халамж тэтгэвртэй холбоотой зохицуултыг л хийжсэн. Даатгалтай холбоотой. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бол 9-р зүйл болгож багцаар нь оруулсан байх. За судалгаагаар та 86% гэж байна. За ямар тач бидэнд байгаа судалгаагаар нийт ахмадуудын 67.5% нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байна. 67 ч 86 ч өндөр байна л гэсэн үг. Тэгэхээр энэтэй холбогдлолтой зохицуултуудыг бол энд бас оруулж өгсөн байгаа. Олон улсын туршлагуудыг бас нэлээд судалсан. Жишээлбэл холбооны бүгд найрамдах Герман улсад SAS буюу Senior Assistant Service-ийн үйлчлэгийг бол нэлээд судалсан. За дээрэс нь ахмад настангуудыг авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг бас
тодорхой хэмжээнд дэмжих асуудлуудыг бас тусгасан. За ямар тач нийгмийн идэвхтэй байх. Энэ хөдөлмөр эрхлүүлэх бодлого нь бас эрүүл мэндтэйгээ шууд уялдчих. Аль болох нийгмийн идэвхтэй байна, аль болох хөдөлмөрлөн тэр хэмжээгээр бас эрүүл мэндийн хувьд санхүүгийн хувьд бас чадамжтай байх. Ахмад насны өөрийнх нь одоо онцлог бүхий өвчлөөс урьдчилан сэргийлэх. Энэ бодлоготойгоо бас цогцоор уялдах юм байна. За эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх буюу одоо хамгаалах бодлого бол 10 дугаар зүйл заалт болж орсон. Дотроо 10 дугаар зүйл маань нийтдээ 6 зүйл заалттай бол задарч байгаа. Ялангуяа бас урьдчилан сэргийлэх. Заавал өвдөж зовхот нь өндөр зардал өртөгтэй зардал гаргаад байх биш. Урьдчилан сэргийлэх бодлого бол их чухал байгаа. Тэгээ энэ чүүднээс эх хонд яригдах нийгмийн даатгалын багц хуулийн төслийн үеэр эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг бас бид нэр тусгаал нэлээд хөндөж ярина. За тусдаа хуулийн зохицуултууд ч гэсэн байгаа. Тэгээ энэ дэр бас нэг тодорхой бодлого гаргахыг хичээх. Ялангуяа урьдчилан сэргийлэх дээр ийм зүйл байна. За тэтгэврийн зөрүү. За энэ дэр би нэг гишүүдтэй нэг чухал зүйлийг бас мэдээлэл өгье. Өсвөр нийгмийн даатгалын үндсийн зөвлөлөөр эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар болон ажлын албанд тодорхой чиглэлүүдийг өгсөн. За өнөө өглөөний яам дээр хурал дээр нэгдүгээрт энэ хяналт аудитын үе шатыг даатгалын хүрээнд тэтгэвэр авагчдын хүрээнд явуулна 1 сард. Ямар асуудлууд байна вэ гэхээр хуурамчаар бичиг баримт бүрдүүлж одоо хийсвэрээр ахмад настанд тэтгэвэр авагчийг бүрдүүлж тэтгэвэр зовчуулдаг юм асуудлууд байна. За тогтоосон тэтгэврийг нь яг гар дээр нь ахмад насны гар дээр очихдоо багаар очдог. Зөрүү нь бас дундаас нь алга болдог. Гэх мэтлэн ийм залилан хулгайн үйлдэлүүд маш их байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авч ахмад наснуудыг хохироож байна. Тэгэхээр улсын хэмжээнд бас энэ микрофон ашиглаад энэ зарыг бас түгээчмээр байгаа. Улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаа гар тэтгэврийг дахин тогтоолгох айныг зохион байгуул гэж ерөнхий сайд надад үүрэг болгосон. За энэ дагуу өцөгдөр хууль зүйн дотоод иргэн сайттай бас ярилцаж хууль хүчний байгууллагуудаа хамтраад ер нь зохион байгуулчвал яасан бэ гэдэг. Ер нь даатгалтай холбоотой, даатгалын байцаагч нарын зохисгүй үйл ажиллагаатай холбоотой асуудлууд хэрэг үүсэх байдлууд цагдаагийн байгууллагаар бол тасрахгүй л байх. За саяхан гэхэд эртээр би чуулган дээр бас хэлж ирсэн. Нэг салбар дээр ихэд 187 сая төгрөгийн зөрчил гарч байгаа жишээтэй. Нэг хүн одоо нэг даатгалын байцаагч нар одоо багадаа л ихэд 7.8 сая төгрөгийн зөрчлөөс 67 орчим сая төгрөгийн зөрчил илэрч байх жишээтэй. За энэний цаана ахмадуудыг бас хохироож байна гэж үзэж байгаа маа. Тэгэхээр нэлээд томоохон шалгалт орно. За энд бас их хурлын гишүүдийн итвэх оролцоог бас хамтран ажиллахыг бас хүсэж байна. За энэний дараа тэтгэврийн зөрүүний асуудал яригдана. Цогцлмаа гишүүнэ. Эхлээд энэ үе шаттай энийгээ тогтооч. Дараа нь энэ зөрүүний асуудлыг ярив. Гэхдээ зөрүү гэдгийг бас нэг ойлголттой болмоор байгаа. Адилхан хөдөлмөрийн нөхцөлд адилхан чиг үүргээр ажил хөдөлмөр эрхэлж исэн хүмүүсийн тэтгэвэр тогтоолохдоо зөрүүтэй байгааг л ойртуулъя гэж байгаа болохоос биш. Улс төрийн өндөр албан тушаал асч исэн хүний тэтгэвэрч байдаг юм эсвэл эрүүл мэнд боловсрол цагдаагийн байгууллагад ажиллаж исэн хүний тэтгэврийг тэднэртэй ойртуулах гэдэг зүйл өрдөөсөө биш. тодоруулах уу юу? За, тэр үш тав гүшэнэс.